Энэ өдрийн мэнд хүргээ үзэгчдээ Монгол малчтын төв телевиз, Малчин телевизийн малчтын эрүүл мэнд нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Одоо өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэдийн дунд дархлаа маш их сулардаг. Бид энэ удаагийнхаа дугаарт Цагуур төмөр компани эмч Пүрвж авыг урьж оролцуулж байна. Юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. За та нарт ч гэсэн үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргье. Хоёулаа өнөөдөр тийм ээ сайхан налаас намрын улиралд ирсэн. Одоо өвөл цаг айлчлан ирж байна. Тэгэхээр иргэдийн дархлааг юу нь яаж дэмжих ёстой, яаж дархлаагаа унгаахгүй байх ёстой юм тийм ээ. Энэ сэдвээр хоёулаа ярилцъя. За ерөнхийдөө бол намар бид нар ингээл бас өвлийн бэлтгэлгээл те малчид бол хадлан тариа гэл их ярьдаг. За түүнтэй адилхан бид нар бас яг өвөлтөө зориулаад өөрсдөө дархлааг ингээд дэмжих хэрэгтэй. За дархлаа маань дэмжигдсэндээ яг ихээр нөгөө өвлийн ханиад том уу хамгийн одоо өргөн цар хүрээгээ тэгээд тусдаг зүйл шүү дээ. Тэрнээсээ гадна бас нөгөө архав хууч хүчин сэдрэхгүй байхтай өвлийг өнтөд авах гэдэг маань ойлголт бий болоод явчихна. Тийм учраас заавал одоо ингээд дархлаа дэмжих одоо бүтээгдэхүүнийг хэрэглэж дархлаагаа дэмжих шаардлагатай. Бидний хувьд бол одоо эрс дэс уур амьсгалтай тий өглөө нь сайхан налар байж байгаа л оройн эрс хөтөрдөг. Тэгээ өнөөдрөөс маргаашийн цаг агаар шал өрөөдөг тий. Тэгэхээр нөгөө цаг агаартайгаа цогцсохоос гадна нөгөө идэж ууж байгаа хоол хүнс маань байнгын одоо витаминлэг, баялаг, ногоогоор дүүрэн байдгүй шүү дээ. Тийм учраас тэрэндээ одоо зориулаад одоо өөрсдөө нэмэлтээр одоо бүтээгдэхүүн авах нь бол маш чухал юм байна. Тэгэхээр би өнөөдөр одоо үзэгчтэй зориулаад одоо сэвтлийн бүтээгдэхүүний талаар ярих гэдэг ингээд сууж байна. Хүүхэд багчууд маань хүртэл өрн дулаан цагт амарчаал тэгэл яг ингээл хичээл сургууль эхлээд ингээл 10 сар гаргаал ирэнгүүт танид том тусдаг тийм ээ. Яалтчгүй нөгөө дархлаанд буцаа суларчдаг. Тэгэхээр энэ үед ер нь яаж дархлааны одоо нэг систем алдагдсанаас болоод л байна л гэж ойлгож байна л да миний. Яг нь энэ бол ингэж байгаа юм л да. Одоо би өрн сайхан дулаан цаг байна тий хүүхэд ингээд сайхан дулаац чинь дулаахан байна байнгын гүүж ингээд тий ингээд тоглож чинь тэр маань өөрөө нөгөө инээд баясал гүүх гэдэг чинь өөрөө бодсон салцсан байнгын эрчимтэй байгаад байдаг. Бид нөгөө өвтгөр яг халуурахаар яадаг вэ гэх нөгөө бодсон салцсан маань эрчимжүүлэхийн тулд цусны эргэлт хийдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан бид нар зуны цагт бол байнгын ингээд сайхан ингээд бодсон салцсан маань өндөр тий. Тэгээ бидний агаараас гаднаас ингээд сайхан агаар тий гантнаас нөлөөлөх хүчин зүйл байхгүй нөгөө хүүтэй агаартай биш учраас тэр л өвлийн цагт бид нөгөө даараад ирэнгүүт нөгөө судсууд маань нарийсаад ирэнгүүт нөгөө яаж ийн вэхээр нөгөө дархлааны эс маань байнгын ингээ бидний хамгаалах тогтолцоо маань баг зэрэг нөгөө одоо хэрэгтэй газар хурч очих байдал маань алдагдаад ирж байна. Тэгээ ингээ хурч очиж чадахгүй болоод ирэхээр нөгөө вирусүүд чинь нөгөө одоо сул дархлаа тогтолцоон дээр амархан өвдөрчдөг. За намрын цагт бол хүмүүс яах чаргагүй нөгөө хүүхдүүд маань сургууль соёлд яваад ирдэг. За сургууль соёлд ирээд ирэхээр нөгөө малчтны хувьд бол яг нөгөө одоо суурин гэртээ тий сайхан цагаан идэ ааруул идээ сууж исэн хүүхд маань аймгийн төвд очиод одоо зарим дотор байранд байдаг, зарим нь айлт байдаг тий. Энэ бас нөгөө сэтгэл санаа хажуугаар нөгөө идэж ууж байгаа хоол хүнстэй гэрийн арчилгаа сувилгаа маань ингээ эрс буураад ирдэг. Тэгэхээр нөгөө ханит том хүрээд ирдэг. Тэгэхээр бид нар бол ингээ нөгөө бодохдоо малчтын хүүхдүүд их хэрүүл байх юм шиг бодоод идэг. Малчтын хүүхэд л одоо энэ сайхан 100 ингээл те D витамины хангалттай авчин те цагаан удаа хангалттай авчин ингээл эрүүл байх юм шиг бодоод идэг. Тэгтэл түрүү жилийн одоо их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс одоо гаргасан судалгаагаар болвол малчид хөдөө орон нутгийн хүмүүсийн ханиад томны байдал маш өндөр байсан. Тэр дотроо одоо хатгаагаар одоо 400-аад гаруй хүүхэд нас барсан дотор одоо 60 хүртэл хувийг нь хөдөө орон нутгийг эзэлж байсан. Тэгэхээр яасан бэ гэхээр бид нөгөө 100 ингээ сайхан байна шүү. 100 ингээ тэр хүүгээ дархлаагаа хангалттай авцсан шүү гэхгүйгээр нөгөө хүүхдийнхээ дархлааг байнгын тогтмол дэмжиж явах хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар ч бас яг л өөрөө чинь хэлснээр тийм ээ яг л тэгдэг хөдөө яг цэвэр эрүүл агаарт гэл тэгдэг мөртлөө дархлаан суларсан бас харж байхад нөгөө эмнэлгээр бас нэг ганц нэг ингээл явж байхад их юу хатаг тийм ээ их буглаа их үүссэн юм орон нутгаас ирсэн юм хүмүүс мерсэр байж идэг шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө дархлаал унснаас болоод ингэчлээл гэдэг зүйл ярьдаг шүү дээ тийм ээ. За тэгэхээр дархлаа гэдэг маань ганцхан одоо бид нар ханиа том хүрээд байна уу те эсвэл бид нар одоо хатаг буглаа гараад байна уу гэдэг бол бас одоо өрөөсгөл ойлго. Дархлаа гэдэг бол хүний цогц хамгаалах систем баггүй. Дархлаа баг зэргийн унлаад тэр хүн ямар ч төрлийн өвчин тусч болно. За тэгэхээр энэ дээр бол харагдаж байна. За сэвтлийн эмийг одоо ямар үед хэрэглэх вэ гэдэг. Энэ бол баг зэргийн одоо өнгөцгөн жишээнүүдийг би танарт хэлж байна. За энд бол олон дахин ханиадгүй хэрэгтэй.
чихнээс булаг гарах энэ ч гэсэн одоо чихнээс булаг гарах нь бид нар зүгээр л энэ булаг гараад шингэн юм гарч ийн гэж ярьдаг. Тэгтэл энэ маань дунд чих маань үрвсээд үрвслийн шингэн наашаа гадагшилж гараад нөгөө хингэрхэн хальсаа цоолоод гарч иж байгаа бид нар бол чихнээс булаг гарах гэж хэлдэг. Энэ бол ялангуяа олон дахин давтамжтай одоо хүмүүс бол их өвдөж идэг штэ. Тэгээ сүүлдээ нөгөө антибиотик эмчилгээ хийсээр байгаад үр дүнгүй болцсон байдаг. Тэгэхээр сэвтлийн юмыг хэрэглэх нэ тахлагаа дэмжээ булаг ажилтныг зогсоох зорилгоор. За мөн олон дахин ойр ойрхон хоол өвдөх. За ялангуяа бага насны хүүхдүүд болов те 10-аас доош насны хүүхдүүд бол тогтмол хоолоо ингээл өстэй өвөл болохоор нэг өвдсөн хүүхд болоод ингээл ойрхон өвдвөл те сүүлдээ нөгөө хоолоо маань өвдөд байж байгаа ердөөсө болохгүй л өвчин юм байгаа юм л да. Яагаад тэгэхээр нөгөө түмэн зүрхний хэрэг хүчин те үе мөчин дерматоидын полиартерит буюу үе мөчний өвчин те манайхан бүр хоолооных нь мах нь зүрх рүүгээ орцсон үе мөч рүүгээ орцсон гэж ярьдаг шүү дээ те. Тэгтэл энэ хоолоо маань олон дахин өвдөх маань өөрөө 800 төрлийн өвчин эмгийг үүсгэх суурь болж идэг тийм. Тэгэхээр заавал энэ үе тахлагаа дэмжиж энэ өвдөлтөө сэргийлэх хэрэгтэй байх нэ. Тахлагаа дэмжигдээд ирэх юм бол нөгөө шарх маань амархан идэгдэг. За тэгээ бүх төрлийн мис ажилбарын дараа. За сэвтлийн эмэн дээр бол нэг судалгаа байдаг. Тэр судалгаагаар бол яасан бэ гэхээр 50 хүүхдийг мис цэцлийн хагалгаанд орохоос өмнө сэвтлийн эмийг уулгах одоо энэ сэвтлийн эмийг уулгах байдлаар ингээд судалгаа үзүүлсэн байна. За тэгээ 50 хүүхдийг сонгож аваад 25 хүүхдэд нь сэвтлийн эмийг уулгаад 25 хүүхдэд нь уулгаагүй. Тэгээд хагалгаанд оролтол юу болсон бэ гэсэн чинь нөгөө 25 сэвтлийн ууж исэн хүүхд маань ердөөс огт хүндрэл үзүүлээгүй. Шарх нь буглаагүй. Маш хурдан хугацаанд ингээ анж өгсөн. Тэгээд тамир тэнхээс эдэв байсан. Тэгтэл нөгөө сэвтлийн уугаагүй орсон бүлэг хүмүүс нь анирокси буюу одоо бэлтгэлийн дараах одоо шархны хүндрэл бий болсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо бүх төрлийн үед одоо сэвтлийн эмийг ууж болох нь мөн түнч нөгөө бэртэл гэмтэл за одоо яс сууграх те чөрмөс ингээд сунах зэрэг одоо те бүх тэр бэртэл гэмтлүүдэд мөн түнчлэн нөгөө одоо түлэнхийн шархуудад сэвтлийн эмийг уух нь маш сайн нөгөө өнгөр тогтоохгүй идэх суурь болж байгаа. За тэгээд өөрөөр нөгөө хатаг маань орж байгаа юм. За нөгөө хатаг бол тэгэл манайх нэг гарсан хатаг бол одоо ингээд 7 гардаг 9 гардаг те зарим нь яана энэ бараг ингээд 21 гарах нэ гэж байгаа хүмүүс байж идэг те. Тэгтэл энэ маань зүгээр нөгөө тухайн хүний цэвэр нөгөө тахлаа системтэй холбоотой. Тахлаа сайн байх юм бол тухайн хүн ерөөсөө огт өвдөхгүй хатгаар өвдөхгүй байх боломжтой байгаа шүү дээ те. Тэгэхээр энэ бүх тохиолдлуудад тэгээ мөн түнчлээ одоо хавтаар сүрдсэн сэргийлэх зорилгоор ч юм уу те. Яг нөгөө тахлагаа дэмжиж тэрнээс ямар нэг өвчлөө зурсан сэргийлэхийг хүсэж байгаа төрлийн хүмүүст маань маш сайн тохирдог бүтээгдэхүүн байгаа даа сэвтлийн маань. Тэгэхээр тийм ээ дархлаагаа дэмжихийн тулд иргэдийн хувьд хатархуун халуун юм уугаал, халуун цэцэргэн уугаал, өглөөдөө ингээл ядаг. Энээс гадна яаж дэмжих ёстой юм бэ? Бид нар хоол хүнснээсээ 100% дархлаагаа ингэж хангаж авч чадахгүй болцсон шүү дээ тийм ээ одоо сүүлийн жилүүдэд. Сүүлийн жилүүдэд ч гэлтгүй ер нь бол монголчуудын хувьд бол ногоон хоол хүнс хоолнд их бага хэрэгэлдэг. За ногоон хоол хүнс маань өөрөө их одоо бусад төрлийн витаминаар баялаг те. Бидний бие махбод маш олон төрлийн витамин шаардлагатай. Тэр бол эрүүл одоо цогц хүнийг бий болгож идэг те. Тэгтэл нөгөө хоол хүнсээс угаасаа нөгөө одоо шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн авч чадахгүй болсон. Тийм учраас заавал тахлаа дэмжих хэрэгтэй. За нэгт бол ингээ хоол хүнсээр тахлаа дэмжиж болох нь тийм. Тэгэхээр манай хувьд тогтмог байх нь. Хоёрт нөгөө хөдөлгөөнөөр одоо тахлаа дэмжих хэрэгтэй. Байнгын тогтмол одоо инерцтэй хөдөлгөөн хийх. За тэнгууд манайхан яадаг вэ гэхээр өстө хөдөлгөөн хийж байгаа малчид гэж боддог. Өстө хөдөлгөөн хийж байгаа биз дээ морь юундээ ингээл яваал ингээл те. Тэгтэл нөгөө хөдөлгөөн маань буцаагаад нөгөө хит хитгээрээ ядаргаа болж эхэлдэг. Тийм. Тэгэхээр нөгөө хөдөлгөөн гэдэг бол тогтмол жигд хөдөлгөөн маань нөгөө тахлаа дэмжих процесс явж идэг. Тэрнээс хит их хөдөлгөөн ороод те өөрийгөө дайчлал те нойр хоолгүй яваал те нөгөө хоол ундаа зохицуулж идэхгүй ингээл хит яах юм бол энэ бол ядраа олж эхэлж байгаа. Тий. Тэгэхээр нөгөө одоо хөдөлгөөн байсан ч гэсэн ядраад ирэх юм бол одоо тэр хөдөлгөөнөөр нөгөө ядраагаа тайлах те тамир тэнхээ сэргэх бүтээгдэхүүнүүдийг бас хэрэглэж яхах зүг болоод байгаа. За ингээд нөгөө хоол хүнс хөдөлгөөн за тэгээ нэмэлт минерал буюу одоо те бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх тэгээд одоо тухайн хүн маань өөртөө нөгөө дулаахан сайхан одоо ингээд зөв хувцлах те энэ одоо цаг урт тохирсон хувцсуудыг тогтмол өмсөж хөвшигтэй. Хараа ингээл зас орцсон өвлийн хүтэнд чинь нөгөө нөхөрч ингээл ботектоо дублдэг яваад тах юм бол мэдээж энэ бол нөгөө тахлаа тогтолцоод маань буцаа сүргүүрүүлж идэг. Тэгээд тэр маань ингээд цистит болоод ирдэг. Тэгтэл цистит ч гэсэн ингээл тахлаа тогтолцоо унаал бий болж байгаа өвчин байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр цөхөр төмөр компаниас оруулж ирдэг сэвтлийн тэмээ дархлаа дэмжих. Энэ сэвтлинийг одоо яаж хэрхэн яаж уух ёстой, хідээс хідэн насны
хүүхэд ууж хэрэглэх хэрэгтэй юм тийм ээ. Мөн жирэмсэн эхчүүд дархлаагаа дэмжихийн тулд уух боломжтой юм. Мөн жирэмсэн эхчүүд чинь яг дархлаа нь унаад эхэлдэг шүү дээ тийм ээ. За сэвтлийн эм маань сиропон болон шахмал гэсэн хоёр хувилбартай. За сиропон эмийг нь бол бага насны хүүхдүүд уух боломжтой. За бага насны хувьд бол бүх насныхан сэвтлийн эмийг юу н хэрэглэх боломжтой. За сиропыг бол 0 хоногтойгоос бүр 0 хоногтойгоос нь хэрэглэх боломжтой. Тухайн хүүхэд маань одоо эрүүл сарвал гарч ирсэн ч байсан те юу одоо ямар ч тохиолдолд тухайн хүүхдүүдийг одоо жоохон дархлаагийн дэмжигтэй ханиа томноос сэргийлэх зорилгоор ингээ хэрэглээд явчих болно. За сэвтлийн эм бол сироп хэлбэрийг бол яг 12-оос доош насны шахмал уухад тохиромжгүй төрлийн хүмүүс болон ахмад насны гол уухад тохиромжтой байгаад идэг. За сиропын эмийг бол уухтаа нэг цайн юу одоо урьдчилан сэргийлэх журмаар уухтаа 0-оос 5 насны хүүхэд бол нэг цайны албаар өдөрт 3 удаа уудаг. Яг өвчлөлттэй байх юм бол 2 цайны албаар өдөрт 2 удаа ууж болно тий. Ахмад насныгууд гэсэн 2 цайны албаар адилхан уудаг. Шахмал эмийг нь болохоор одоо насанд хүрсэд шахмал залгиж чаддаг бол өрсөн сэргийлэхээр уухтаа болоод нэг шахмалаар өдөрт 3 удаа. Бага насны хүүхэд уух юм бол нэг шахмалаар өдөрт 2 удаа. Яг өвчлөлттэй байх юм бол 2 шахмалаар өдөрт 2 удаа авах боломжтой. За бүх насныхын хэрэглэх боломжтой. Гэхдээ жирэмсний их үед бид нар бол хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Яагаад гэвэл дархлаа тогтолцоо ер нь жирэмсэн үед жоохон унтаа байдалд байждаг. Тэр одоо жамаараа ингээд унтаа байдал байх нь ер нь зөв гэж үздэг учраас тэр үед одоо уухыг бол зөвлөдөггүй. За сэвтлийн эм дээр ямар нэгэн гаж нөлөө бүртгэгдэг вэ? Нэрдээс огт тухайн эмийн бодисонд одоо хашилтай байрын хүмүүсийг хэрэглэхгүй байхыг бид нар зөвлөдөг. Гэхдээ энэ бол бас ер нь одоохондоо бол манай монголч энэ татаа хашилтай хүн ч гэдэг тодорхойлогдоогүй л юм тий. Иргэд маань энийг хаанаас авч уух боломжтой? Мөн юм дасал болно гэсэн зүйл байх уу? За дасал болно гэдэг бол бас харьцангуй өөр ойлголт л та. За одоо жишээлбэл одоо бидний хувьд болол одоо антибиотикийг байнгын ингээд тогтмол хэрэглэсээр байгаад одоо өнөөдөр хүүхэд нэг амгцлын ууж исэн бол тийм маргааш арай өндөр үйлчлэгээтэйгээр нь одоо хурд үйлчлэгээтэй полимоксин ч болдог юм уу тийм промолид ч болдог юм ингээд явцдаг. Энэ бол тасал. Тухайн ууж исэн юм маань хүрхгүй болоод ирдэг. Энэ тасал үүсгдэг. Тэгтэл өөрөө сэвтлийн эм маань тасал үүсгэсэн антибиотикийн үйлчлэгийг хүртэл дэмжиж өгдөг. Нэгсэндээ тухайн хүн маань одоо ялангуяа чихний буглааны үед архаг уужчдаг хүмүүс антибиотик удаан хугацаанд уусаар агаад нөгөө антибиотиктай тасал болчдөг. Тэгээ үйлчлэгээ болчдөг. Тэгтэл сэвтлийн эмэнд орсон балсамодендрон букул гэдэг ургамал маань өөрөө одоо тэр антибиотик тэсвэртэй бактерийн ханыг бас цаталж өгдөг. Тэгэхээр яг адилхан антибиотик тэсвэртэй тэсвэргүүнэнд адилхан үйлчилдэг. Мөн нөгөө гизний ханаар шимэгдэх нөгөө бактерийн үйлчлэгийг дэмжиж өгдөг байхгүй. Тэгэхээр энэ юм бол яг ингээд тасал үүсгэнэ гэж бол хэлэхгүй. Өөрөөсөө ургамлын юмд тасал үүснэ гэдэг бол маш одоо тийм өөр ойлголт. Яагаад гэвэл ердөөсөө огт одоо нэг тийм тасал үүсгэсэн тийм бүртгэдэггүй. Харин яадаг вэ гэхээр зарим тохиолдолд ингэдэг тухайн хүн маань сэвтлийн эмийг уухаараа яг сайхан ингээд дэмжигтэй дархлаан дэмжигтэй сайхан болоод идэг. Тиймэрхүү тохиолдол бол байдаг. Манайхан бол ингээд зарим бол хэрэгэлдэг хүмүүс байдаг. За сэвтлийн эмээгээ сайхан энэ жилдээ уучи. За ингээд жилээ таачлаа гэж ирдэг байхгүй. Одоо энэ сэвтлийн эмийг энэ бол одоо дотроо 100 ширхэгтэй юм шахмал хэлбэрийн. Энийг одоо хидийг уужээж курс болох уу? Нэг курс гэж ярьж байна. За сэвтлийн эм нь бол яг 2 ширхгээр 2-оор уух юм бол энэ 25 хоногийн хэрэглээ. 3 хайрцаг нь өөрөө нэг курс имжлэг болдог. 3 хайрцаг. Сиропор бол муу адилхан 3 хайрцаг болж өгдөг. Архив хууч өвчтэй бүр удаан хугацаанд имжлэгийг хийлгэж байгаа төрлийн хүмүүсийг бол би ингээд 2-оос 3 сараар уухыг бол зөвлөдөг. Эмчийн жаргуу бүх хэмээн сангуудад авах боломжтой. Эмчийн жаргуугаар худалдаж авна. Тэгээ бүх хэмээн сангуудад одоо энэ химлатор компани юмуд маань байрлаж байгаа тийм. Хөдөө орон нутгийн иргэд маань хүртэл авах боломжтой. Тий. Хөдөө орон нутгийнхаа яг ингээ нөгөө танаа нэвтрүүлэг ингээ явсны дараа ярьдаг. Энэ нэг хаанаас авах уу? Хотын хаанаас захиалж авах уу гэж ярьдаг. Гэтэл танаа сум одоо аймаг хаач юм байгаа. Тэгэхээр та санаа зовтгоо гараад ингээд аваад уучих боломжтой байх. 21 аймаг 330 гаруй сум суурин тосгоноос авах боломжтой. Тэгээ ямар нэгэн харшил байхгүй 100% ургамлын гаралтай тийм ээ. Тэгэхээр ер нь яг ийм өвлийн уйлрал эхэлж байгаа энэ цаг үед тийм ээ иргэд маань бас хоол хүнснээсээ дархлаагаа авах тийм ээ мөн дээрэс нь нойроо сайн авч ээж дархлааны систем бас тийм ээ дархлаагаа сайн дэмжих. Ганц юм уучлаа гэж хамаг юм юмд найдад ээж болохгүй. Тухайн хүн тийм маань тий хүн маань өөрөө нойр хоол тий хөдөлгөөнийг аль болох зэрэг
зориулж байгаа маань өөрөө тахлаа дэмждэг болж байна. Тэгэхээр бидний хувьд бол би хэлээд байгаа. Шууд ингээд нойр хоол сайн байлаа гэдэг тахлаа бас дэмжигдчихдэг учраас бас нэмэлт хүнсний бүтээгдэхүүн хийхэд бол нэг тийм одоо буруу зүйл бол биш. Тий. Манайхан сүүлийн үед нэг тахлаа дэмжигдэхгүй гэдэг их ярьдаг болчихсон тий. Тэгэхээр яадаг вэ гэхээр ханаа том хүрээл бид нар нэг аяга арц уухад л сайхан болдог шүү дээ. Энэ бол тахлаа дэмжиж байгаа бодис сэлцээ эрчимжиж байгаа хэлбэр. Тийм учраас аливаа нэг өвчлөлийн үед бол нэмэлтээр хүнсний бүтээгдэхүүн ялангуяа монголчуудын нэрс тусын амьсгалтай бидний хувьд бол авч явах нь бол зөв л гэж би хэлдэг. Тэр нь бол тэр байна. Хоол хүнсээ тохируулаад сэвтлийн аваад явж хахад болоо өвлийг өнтөө сайхан давах нэ тийм ээ. За баярлалаа бидний урилгыг хүлээн авч ирсэн. За та бүхэнд ч гэсэн одоо урилга эрүүлсэн явдал баярлалаа. Тэгээ үзэгчтэй эрүүлгийг сайн сайхны хүсье өргөж байна. За баярлалаа. Үзэгчтэй малчтай эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Бид энэ удаагийнхаа дугаард дархлаа сэдвээр ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.